Хоёр талтай шилэг маань дээлэн дээр ингэж гоё харагддаг шүү. Одоо тэгээд яаж бэлдэх аргачлалыг нь оруулаад өгье. Зөндөө олон хүмүүс маань заавар авъя гэсмэлсэн болохоор бичлэг оруулж байна. За хоёр өөр өнгийг ингээ хавсарч уйсан. Шил боёхт одоо би үлийн нөгөө сата талаагаад гаргаж байгаа болохоор ингээд хоёр өнгөндөө гарах хэсгээ өөдөөс нь хавсраад. За ингээ очиж. Эхний удаа удамдаар нь шинжиж. За нэг анхаарах юм нь хоёр өнгө хавсарч уйж байхдаа яг ингээд дээрээс нь давхарлаж дарна шүү. Давхарлаж дарж агаад за ингээд баталгаа хийж өгнө. За ингэж давхарлаж зэрэг яг давхраар нь ижил тэмтэй татчих өгж байгаа нөгөө аль нэг шилбэг нь илүү суналттай болоод аль нэг нь ингээд аль нэгийг нь илүү сунгаж татхаас сэрэмжлэх хэрэгтэй. Яг ингээд дараад гоё өгч. Тэгэхгүй аль нэгийг сунгаад татчих юм бол нэгийг агшаагаад хомчин штэ мэдчихэж байгаа тийм. За нөгөө талыг нь болохоор ингээд би үл яг энэ өргөө уулныхаа хэмжээгээр ингээд очиж нөгөө татаад эндүүтгэхээр эн чинь бас нэлээд нарийнхан болчихно. За тэгээд шилбэгнийхээ өргөн нарийн тааруулаад өөртөө өргөн нарийн мэдээж тааруулаад очиж штэ. За ингээд хоёр өнгө хавсарж байгаа болохоор мэдээж хоёр ойж өгнө. За одоо гоё өөлөө төгсч шүү хоёр талыг нь. За энэ бол ингээд нэлээ өргөн цуцснаас болоод ингээд нэлээ их хэсэг нь өөлөдөө хаягдаж байна. За хит тулгаж өөлж бас болохгүй. Тэгэх юм бол шилэг маань сэмрэх аюултай. За ингээд өөлөд бэлтцээ хоёр талыг нь. За энэ дундлын ойсон оюунаас бол дараа нарийнхаа өөлнө хит их өргөн байх юм бол бас нөгөө шилэг маань модоогоо тэтэрхий хатуу бүдүүн зузаан шилэг болно. Тэгээд нөгөө зангисахаар самхан маань их өргөн гарах магадaltaй байхгүй юу? За эргүүлсэн. За ингээд бэлэн болж байгаа шилэг маань. За одоо энийг мэдээ сайхан татаад ч өгөөд ингээд эндүүтчихнэ. За эндүүтгэхдээ ингээд өрөөс нь үзүүрээ нэг хатгуурын зүгээр ингээд эндүүдж байгаа нөгөө зөвлөн бандартан дээр тий материалын дээр ингээд хатгаж өгөөд. За ингээд хатгарчдаг шүү ингээд наашин чиглэлтэй ингээд татгуурын зүгээр нөгөө даавуу материал дээр хатгаад ингээд өгдөж. Тэг ингээд татж байгаа сайхан эндүүдчихдэг. За эндүүдчих. За ингэж нөгөө шилбэ бэлэн болсон шилбэ татаад сайхан татаад эндүүдчихээр ийм шилбэ гарч байгаа. За зүгээр ингэж нөгөө хоёр талтай биш энгийн шилбэ бэлтгэхдээ үл мэдээж хавсарч нуулаад машинтчаад эргүүлээд эндүүдээ тэгээд бэлэн болчихно шүү дээ. Энгийн шилбэ бол за энэ хоёр өнгөтэй шилбэ нараа илүү сонирхолтой болоо гэж бодоод ингээд энэний бичлэгийг оруулж өгч байна. За зангилсан байгаа нь энэ шүү дээ. За нөгөө бэлэн болсон шилбэ маань зангидчихаар одоо яг юм. За ингээд оёход бол одоо энэ завсартай яг нөгөө юун сан гарч өгөөд ингээд саана ингэж гоё цохууч ингэж өгдөг. За юу анхаарах уу гэхээр мэдээж зангидахдаа яг нөгөө энэ өнгөн хэсгээ яг гадна талтай гаргаж ингэж зангидна. За ингэ болсон. Юмыг ер нь бол өөрөө янз бүрээр оёод үзэх хэрэгтэй, эргүүлээд үзэх хэрэгтэй. За тэгэл аль нь ямар арга барил өөр чинь хамгийн их тохиромжтой байна, хамгийн их эвтэйхэн байна тий. Юмаа ажлыг хийхэд чинь яг аль нь болж байна. За тэгэл тэр сурж байгаа хамгийн өөрт эвтэйхэн амар санагдаж байгаа арга барилаараа л хийчихэн штэ. За Монгол хэлийг оёход бол заавал яг ийм байна гэсэн дүрмээсээ илүү хүн хүний арга барил гэж байдаг. За тийм болохоор тэгээд өөрсдийнхөө эвтэйхэн санагдсан арга барилаараа ойж болно. Гол нь би зүгээр ийм санаа өгвөл зүгээр юм уу гэж бодоод ингээд бас та нарт анхлан суралцж байгаа хүмүүст хэрэгтэй болов уу гэж бодоод ингээд нэг юм шилэг бэлтгэхээр оруулж өглөө. За баярлалаа.